Сайн байцгаана уу те? Сайн та сайн байна уу? Сайн. За. Өнөөдрийнхөө физик хичээлээр бүгдээрээ хичээлээ мөрдөлтэйгээ нэг ирэх санацгаая. Санал бодлоо бусдаа хуваалцъя. Бусдыг хүндэтгэл санал бодлыг хамсъя. Багшийн зааврын дагуу бүгдээрээ хичээлдээ оролцъё. За бид нар өнөөдрийн хичээлээр туршилт судалгаа хийх учраас аюулгүй ажиллагааныхаа дөрвөлөө бас нэгээд танилцчихъя. За бүгдээрээ туршилтын хэрэгтгүүнүүдийг зааврын дагуу ашиглах, хэрэгтгүүнийг гэмтэх, эрдэхээс болгоомжил бусдыг болон өөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. Тэгэхээр бүгдээ туршилтын хэрэгтгүүнүүдийг хамаагүй оролдож тийм ээ асгаж дэвтэр ногоон бас зааварлахаас болгоомжлороо. За ингээд бүгдээ өмнөх хичээлээр нэг иргэн саньяа. Биеийн хэд төлөв байдаг вэ? За гар өргөд хариулна шүү. За хатуу шингэн хий гэж. хатуу шингэн хий гэсэн 3 төлөв байдаг гэж байна. За санал нэг байна уу? За санал нэг байна гэж байна. Хатуу шингэн хий гэсэн 3 төлөв байдаг. За энэ одоо бид нар бага нэг болохоор хатуу шингэн хий гэсэн 3 төлөв байдгийг үзсэн байна тийм үү? За үүндээ бид нар анги ахаад ирвэл бас нэг төлөвийн тухай нэмж үзэх юм аа. Тэгэхээр биеийн 4 төлөв байдаг шүү гэж ойлгож аваа. За одоо бид нэр зөвхөн 3 төлөвийн тухай үзэх юм. Хадаацсан гэдэг нэг төлөвийг анги ахаад ирэхээр бүгдээрээ үзнэ. За биеийн төлөв. За энэ төлөвүүдийг тус тусад нь хатуу шингэн хий гэсэн 3 төлөв нь ямар шинж чанартай байдаг вэ? За багаараа хоорондоо ярилцаад хамгийн түрүүнд шийдвэр гаргаад дараа өгсөн баг нь хариулна шүү. Хатуу бие ямар шинж чанартай, шингэн ямар шинж чанартай, хий ямар шинж чанартай вэ? Ашигтай чиглэл байна. За нэгдүгээр өгөхөд дараа өглөө. За нэгдүгээр өгсөн чинь за нэгдүгээр өгөх сандрыг бүгдээрээ сонсгоё. За дараа нь хоёрдугаар, дөрөвдүгээр баг. Би 3 төлөв физик шиг ажиллаж байгаа. Шингэн төлөвлөлтөд бүртгөр хатуу бие дараа усаалдаг. Тэгээ уушхаараа нөгөө өөр хийм байна. Яа усны 3 шинж чанарыг хэлсэн байна те. За одоо хоёрдугаар бас. Шингэн харагддаг. Хийн харагддаг баригддаг. За харагддаг баригддаг өнөрддөг ийм шиг чанартай гэж тийм. За дөрөвдүгээр угаас гарах гэсэн байна. Дөрөвдүгээр бас. Хатуу бид болохоор нэг цамраатай цайтай шингэн бид болохоор ягтайцсан нэг цамрааг байдаг. Тэгээд хий болохоор хөө Фүү байна. Фүү байна. За өөр санал юу вэ? За уралгаар угаас. Ямар ч юм. За ингээд хатаа. Хатуу төлөвлөлт болохоор би нэг тэгээд тэрнээс аваад байгаа бөмбөг маш нэг цамраатай нөгөө хоорондоо зайг илүү баг. Шингэн болохоор тэр нөгөө няхны хатуугаас арай баг мөртлөө нөгөө бөмбөгийн хоорондоо тэрнээсээ баг мөртлөө энэ цамраа хийн болохоор нях байгаа гэсэн нөгөө бөмбөгийн хоорондоо маш их зайтай тэгээд маш их юм байна. За энэ цамраагүй байна. Бидний эргэн тойронд ийм 3 төлөв байна уу гэдэг? Байна. За ширээн дээр савдаа ус байна тийм шингэн төлөв байна. За хатуу төлөв байна уу? За хатуу төлөв байгаа би ичнөө байна. Хий байгаа мөн үү? Байна. Агаар гэж энд байгаа юм. Юу ч байхгүй юм шиг байна. Харагч нь. Өнөдч нь. Бүгдийн нь хамраан чиглээд амаан чиглээд үздэг.
За яаж вэ? Яаж вэ? Дачтаа тийм үү? Дүүд эн чинь юм байгаа учраас хэрвээ ам хамарлуу маань энэ агаар оруулахгүй учраас яагаад вэ? Бид нар дачтаа байна. Тэгвэл эн чинь юм байгаа юм шүү дээ тийм үү? Агаар. Тэгвэл энэ хийн дүрмийн нэг өдрөл юм байна гэсэн үг тийм үү? За одоо бүгдээрээ эндээсээ тодорхойлоод 3 төлөв гаргая. За хатуугийн бид нар ихэнх нь бүгдээрээ гаргаж шийдлээ сайн байна тийм. Хэлбэр төстэй. Өөр яаж вэ? За хэлбэр төсний өөрчлөлтөд. Өөр. За агуулж савныхаа. За ямар тийш гадаргуудаа тэгээд урсан гай. За хий болохоор. За энийг тэмдэглээд аваа. Тэмдэглээ онцгой. Дамжт тэмдэглээд авч. Наач тавьсан уу гэдэг? хичээлийн сэдвээ бүгдээрээ бичээд авчихъя. Бөмбөгийн хөдөлгөөн ба ипүүцийн үзэгдэл гэдэг хичээлийг өнөөдөр үзэх юм байна. Саяын гарчиг дотор мэдхгүй үгээр өгдөг. Бөмбөгийн сонсон. За тэгвэл бөмбөс гэсэн хоёр үгийг бидний энэ дундаас мэдхгүй байх тийм. За өнөөдрийн хичээлийн зорилго нь болохоор биеийн бөмбөгийн хөдөлгөөнийг тодорхойлж төлөв бүрт нэгжих үзэгдлийг хооронд нь харьцуулан судлах амьдрал ахуйн хэрэгцээг тодорхойлох юм байна. За энэ зорилгын хүрээнд бүгдээрээ өнөөдрийн хичээлээр биеийн бөмбөгийн хөдөлгөөний төлөв бүрт тодорхойлох хатуу бид нэгжих үзэгдэл хэрхэн явагддгийг судлах хэрхэн ба хийх нэгжих үзэгдэл хэрхэн явагддгийг судлах нэгжих үзэгдлийн амьдралын хэрэглээг тодорхойлох гэсэн энэ зорилгыг тавья. За нэг асуудлыг бүгдээрээ харъя. Шохойг утамж жижиглэх тусам жижиг хэсгүүдэд хуваагдсаар байх уу? Эсвэл үл хуваагдах хэсэг хүрээд зогсох уу? За энэ асуудлыг манай ирнээс өмнөх нийтийн тоолоос өмнөх гэсэн үг тийм 5 дугаар 100 анх энэ асуудлыг тавьж ирсэн. За одоо бүгдээ хэлэлцээ дэ багаараа хэлцээ. Ямар санаа Шохойг жижиглээ заа. За альтарагас харагсан дараа нэгдүгээр өгсөн. Надаа
хуваагдах жижиг үсэг. Яг нөгөө хүнбэт чохогсаар бүччихгүй чулаа. Тэгээд бас уутаа шоолоо явуулсан байхгүй. Тэгээд жижигхээ нэг юм ярьж байгаа. Зогсох хуваах гэж тийм. За энэ санаасан байна. За нэгдүгээр бас Ага, санал нэг байна. За дөрөвдүгээр Рус. Ватсаар. За төсөлгүй ватсаар байх болно гэж тийм ээ. За энэ санал гаргасан байна. За хоёрдугаар бас шохоо харагдах жижиг үсэг түрээд тэрийг бид нар харж болохоос чадахгүй. Тэрнээс бол тэр шохоонд дотроо байна цаашаа. Тэгээд бол үл хуваах гэсэн үг. хуваах гэж хэлсэн байна. За өөр санал байна уу тийм. Тавгаар бас манай үл хуваах. Яагаад цаахаа. Маш их цаахаа тэгээд за бодож болохгүй юм байна гэдэг байна тийм. За тавгаар өнөө дөрөвөөр учраас төсөлгүй хуваацаа байх болно гэж тийм. Тэгэхээр эндээс хоёр санал аль алин дээр бүгдээрээ санал хуваацаа тийм. Сайн нэг үсэг байна. Энэ жижиг хэсгүүдээс давтах бөгөөд үүнийг Румын хичээлээр үзсэн тийм. Иймийн хичээлээр үзсэн тийм. Атом молекул гэдэг тийм. Би бүрдүүлж байгаа жижиг хэсгүүдийг ерөнхийд нь юу гэж нэрлэдэг вэ? Бөөм гэж нэрлэдэг. Түрүү мэддэггүй байсан ямар үг байсан? Бөөм гэсэн байсан тийм. Бөөм хоёр юугаар яагаад юм? Зөв байна. Яг энэ автон давдаа нэг анстаадаар тийм. За энэ та хэдийн бүх санал чинь зөв. Тэр одоохондоо бид нар атом молекул гэсэн жижиг хэсэг хүрээд зогсно гэж үзэж байгаа тийм. Тэгэхээр шинжлэх ухаан хөгжснөөр атом молекул маань яатсан? Дахиад задарсан тийм. Тэгэхээр юу задарсан юм бэ? Электрон протон нейтрон гэдэг. Энэ цаашаа яасан. Шинжлэх ухааны нэрээр задарсаар байна. Тийм учраас бид нэр энийг одоохондоо яг тодорхой боломжгүй. Тэгээд бид нэр физикт энийг атом молекулын хөвшин судалнаа өнөөдөр хийж байна. За боксинг хөдөлгөөр тэгвэл хатуу шингэн хийчин бүгдээрээ юунаас тогтсон юм бэ? Бөөмөөс тогтсон юм байна. Тэгвэл эдний хөдөлгөөр нь ямар байх вэ? За хаанда ярилцаарай бүгдээ. За хаанда ярилцаад анхааралтай бүгдээр сонсоо. За нэгдүгээр авъя сонсоо. Манайх нөгөө хатуу бих ядаж шийдвэрийг ингээд хатуу бихсэж ингээд ийм яг таавал өөрөө дотоод жигтэй ач хүлээгөө. Хөдөлгөөгөө. За шингэн. За шингэн махтаар юу юм? Шингэн нөгөө нэг юм усантай байлдаг гэсэн тийм. Тэгэхээр бөөс нөгөө жоохон таацсан байна. Хоорондоо бүрч ингээд дамжиж явах. Тэгээд хийм махтаа бид тэмдэглээ бүгд баагаад тэмдэгдээд эмх замбраа байлаа. За эмх замбраа бүр тэгээд тавсан байна. За өөр саналтай. Санал тавцчихъя. Санал нэг байна. За өөр саналтай байна. Санал нэг байна. За бүгдээ эндээс. За хатуугийн ямар байдаг чи? За гүрүү хэлсэн дээ. Орондоо сатгүй баггүй холбоотой.
хөдөлгөөн ямар гэж. Байрнаа гэлбэц хөдөлгөөн хийх. За шингэний хувьд. Хөдөлгөөн дээр чи юу? хөдөлгөөн маш за хэмжээтэй аваад хөдөлгөөний надад хэмжээтэй авчих. хэмжээд авсан. За хөдөлгөөний хувьд одоо харьцуулсан байна. Хамгийн хөдөлгөөнтэй нь юу вэ? Тэгээд шингэн хамгийн бага хатуугүй хамгийн бага. Аавшин төсөлтийн цаав тааж гисэн байгаа. За энэ цаавуудаа авч танилцаад нэгдүгээр төсөлтийг уншаад хийгээрэй. За хатууны хувьд авах. Хатууны хувьд нэгдүгээр төсөлтийг өшөлтөө хугацаасаа сайн ажиглаараа үзүүлээ. Өшөлтөө сайн ажиглаж шүү. За хоорондоо ярилцаа байх бэлдээ. Өөрсдөө тэгээд ажиглаад за одоо хугацаа болж байна. Санаагаад өдөртөө нэглээд тэгээд босоо гоотой хуваалцсан бай. За 6-аас ихтэй танилцуулъя. 6-аас ярато.
талбар байна. Өсөлтөө дахиад сонсож шүү. Хийсэн байсан уусандаа хийгээд маш бодоо яхаа өгөхтэй өнгөн хүмүүстэй маш бодоо яарах хийсэн бүтсэн яарах шунаад илүү хийсэн өнгөн илүү тав. Яраад тавьдаа илүү хот гарчээ гэж тийм. За дөрөвөр бас. Өөр ажигласан юм байна. Яг ажигласан. За, хоёрдугаар. Математик шоусныг бод тэгэхээр уусаал нэг ягаав дагаал доороо томилсон шүү дээ. Тэгээд яг үсэг ягаахтай болгож авахдаа бас ягаа өнгөтэй усноос Доороо. Тэр ягаахтай усноос зүгээр смихтас илүү. За, энэ самтаа байна. Дараагаар нэг хэлсэн. Бүдэг өнгөтэй болсон баг усан дээр илүү тод өнгөтэй болно юу тийм. Одоо наад туршилтад идэвхтэй тэмдэглээд авсан дараагийн туршилтыг хийх хүлээж. За машин нэг бий өгсөн байна. Тэрийг том савта усрууга хийгээд өчөөлөө. Абе ажиг тийм. Заавтараа санагдчихараа. Хугацаагаар өдөртөө хөндөрлж яваа гэдэг ажил төлөвлөдөг. Ахмед өгсөн гэдэг Ахмед өгсөн. За зургаар хамгийн түрүүнд өгсөн. За зургаар бас ихтэй тайлбарлаж. Энэ манай хорсоо энэ хорсоо тэгээд одоо усыг сэгүүл нектараар сэрүүлсэх баг тайвсан. Тэгээд усыг доороос нь зүрээд яаж байгаа. Тийм учраас одоо энэ одоо хэсэг хугацаанд доош онох юм одоо усандаа ийм уус ის მოდაში ხანდა ბოლი და მოსჭა მე Усны хэрэгсэн хордоо байна. ордоо руугаа тавдугаар өгсөн ба тавдугаар яа бүгдээ Усны нягтаа хийсэн юм те. Яагаад норч байгаа юм бэ?
난 이거라고 있습니다. Одоо нэг за яг дүүргээд гэж дээ. Түр би юунаас авах гэлээ өгдөө. Сэрийг бас анхаарал таараа. Рага хоёрдугаар. Хотон хиндөө хөөс дараа носон маргууд одоо энэ усан хорвоо тоо бичсэн. Усны юу юм? Хотоны бомс мага энэ дээр замраад байгаа шүү. Тэр завсраад усны бомс ороод тэгээд юу вэ? Заавал манай болохоор энэ нот байсан. Тэгээд нотыг усан дотор ингээд хийгээд нот болохоор ихлээр усны гадар гоо хөөд байсан. Нот уг нь хатуу бий байдлаа яа усны гадар гоо хөөд байгаа тэгээд бодоод үзсэн чинь нотын дотор байгаа бомс хоол зайлшгүй араа уснаас багсан. Тэгээ одоо болохоор ингээд хараад ингээд араа доошоо живэд араа доошоо тэгээд энэ болохоор нотны ихнээр усны нэг толгойд усны нэг тас хэцүү болох. Энэ санаанууд багуудаас гарч ирлээ. Нэг нь яг энэ талаас нь нэг нь юунаас өөгийн талаас нь байна. Яг гэдэг чинь юу вэ? Физик юу? Шинж чанар юм уу? За. Хэмжигдэхгүй юм уу? Үзэгдэх юм уу? Яг гэдэг чинь хэмжигдэхгүй шүү дээ. Яг хэмжигдэхүүний бодит зүйлтэй бас яаж болох юм бэ? Бодит зүйлийг тодорхойлж байгаа хэмжигдэхгүй нь яг гэдэг юм байна. Надаа эндээс өвдөд яшин хоёрдугаар татаад өгнөлгөө өгчий. Тэгэхээр нөгөө бид нэг жижиг сүдээс бүтдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ хоёрдугаарыг тайлбарласан тайлбар нь хорхоо хоорондоо зайтай учраас бөмс нь усны бөмс хорхооны бөмбөгийн дундуур яаж ирсэн? Өчөж орж байна. Агуу ихний төсөлтөө иргээс аны ихний төсөлтөн дээр яасан байх вэ? Одоо бүгд үзтээ. Бид нар маарганц ашигласан байна тийм. Төсөлтөндөө маарганц. Маарганцыг усан дэлгэдэг бол яасан бэ? Маарганцыг бомс усны бомбод чинь орсон. Түн нэгчих гэж ямар үзэгдэл байна вэ? Зөв. Хоорондоо. За бичээд одоо шинжлэх ухааны яг тодорхойлтын үгээр үзүүлсэн. Нэг биеийн бомс нөгөө биеийн бомсын завсар хоорондоо орох үзэгдлийг юу гэж хэлдэг вэ? Нэг үзэгдэл буюу диффуз гэж. Амчад авсан бол одоо нааш анхаартай байна. Тэгвэл энэ ичгүүцэл ямар биеийн хооронд явагдаж байна? Төлбөрийн талаас аяг юм. Атор шингэн бүх биеийн хооронд машин тааны туршилт хийж байгаа сая энд нэг зүйл хийсэн яасан бэ? Хурж өгсөн. Чи таанад яаж юм бэ? Үнэрчээ. Энэ ичгүүцэл мөн ямар төлөв ямар нэвчж байгаа. Хин төлөвтэй ичгүүцэл юм байна. За эндээс одоо бүгдээ
хатуугийн чүцэлтүүл байх юм уу? Хатуугийн. Ахны зураг нь юу байна вэ? Зэсээ. Зэсээ юунаас гарч авт юм бэ? Хасал зэсээ хөвдөж. Түн зэсээ хөвдөж дотор яатсан байдаг юм. Одоо нөгөө сая үтсэг хичээлтэй холбоо яатсан байна. Зэсээ авсан байдаг юм байна. Энийг бид яхаж авдгийг гэсэн юм. За нүчгүцгийн хурдыг тэгвэл уран төлөв дээр хайцуулж үзье. Ямар төлөв нүчгүцгийг хамгийн хурдыг яах вэ? Хийн төлөв гэж юм байна тийм. Яагаад хийн төлөв? Яагаад маш самбараагүй хөөс их байгаад. За ихтэй хөдөлгөөр ихтэй тийм. За энэ учраас хийн төлөвд хамгийн их нүчгүцэг явагдсан юм байна гэдэг зүйлээс хамгийн бага найд байна. Яагаад хатууд хамгийн бага? Тэгвэл төлөвийн бөөмсийг хөдөлгөөнөөс шалтгаалаад нүчгүцгийн хурд нь өөр байна. За бидний энэ тоонд бол нүчгүцгэлд маш их байдаг. Нүчгүцгэлд юу н ашигтай юу, хортой юу? За амьд ахуйд нэг нүчгүцгэлийг баг болгоно нэг нүчгүцгэлтэй. За за юу ямар төлөвтэй нэгч чинь. Төлөвтэй нэгдгээр ороод яг юу яахын тайлбар чинь. Хөрсөн чинь гэдэг нь. За сайн байна. За хордоо дээр зүйлтэй. За амьд ахуйд ингэж өдөр тутам хэрэглэдэг. За зүйлийг уурай давуугаар арчих байж байгаа юм. За ингээд олон үзэг байна. За ямар зөв цай чанар хоол хийх бол бүгдээрээ зөвчүүцэх байна. За хор уршигтай бас байх. Бид нэр ашигтай байдаг бас хор уршигтай байдаг. За энэ жишээнүүдээр харуулъя юм. Наадхан амиг татаагүй өнөө шиг байна. Наадхан энэ ямар төлөв хийж байгаа юм. Зөв. За хацуулаад хараарай. Өөр амиг их татаадаа ингэж гарч ирдэг байна шүү дээ. Энэ юу? Агарын бохир хийж байгаа тийм. Энэ одоо манай нөгөө ахын болж шүү дээ тийм. Үсгэнд байхдаа ахны хөлдий. Энэ нөгөө ахны орд уудаагаас ирж байгаа ус ахна шүү дээ. Энэ нь болохоор цаан цэвэр ус байна тийм. Ийм бохир ус орж байгаль орчныг бас бохирдуулж байна. Хог хаяг гэх юм. Энэ чинь бас мэдгүй зүйлээ байгаль орчныг бохирдуулж байна. За гэрийн даалгавар бичиж. За өнөөдөр энэ хүчтэй ашиг тус хор уршиг байж болох нь аль нэгийг сонгоод 100-аас 150 хүнтэй эсээ бичиж хэлнэ. Тэгээд дэвтэрээр за одоо бүгдээ үнгэний овсодоор бүгд баг болно. Хэдэн минут зүйл авчирчээ гэж байна хараа. Баабагын бүгдээрээ яг одоо хамсаа хоёрдугаар багийн дундаа
хамгийн сайн оролцож байгаа хүмүүс. За энэс хоёрдугаар багийн хэмжээ бүтэцтэй оролцоороо гэж бусад багуудаа бас баяр хүргэе.